Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Эрхэм хурдан морь сонирхогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 7 хоног бүр та бүхэндээ хүрдэг Тодмагнай подкастын маань ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа Монголын үндэсний морин уралдаан уяжтай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гуйлч Мөнх хотын Ариун болдыг студид урьж авчираад байна. Ингээд зочноо та бүхэнтэй уулзъя. Бидний урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. За юуны өмнө Тодмагнай сэтгүүлийн хамт олон маань Монголын үндэсний морин уралдаан уяжтын холбоог урьсан явдалд баярлалаа. Хурдан морь сонирхчдоо сандаад бас нэгэн хэвлэлийн шин төрлийн подкастаар хүчилж орж ирж байгаа явдалд нас амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн яг одоогоос яг 2 жилийн өмнө төрийн ордны гадаас анх удаа биенийхээ нүрийг харж уулзчихлаа. Тухайд бол байр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийн анх шатны хэлэлцүүлэг төрийн ордонд болоод морины зүтгэлтнүүд өөрсдөө санал бодлоо хуваалцчихсан. Яг энэ уулзалтын дараа та надтай уулзаад яг бас өөрийн гэсэн санаа бодол байна гэд хэлчихсэн. Би бол танд яг ямар байдлаар яг энийг ингэ шийдэх боломжтой байгаа юм бэ гэдэг тэр тодорхой шийдлээ бас яриарэ гэд ингэ тэрнээс хойш та хоёр ингээ хоёр дахь удаагаа уулзж байна. Ахиж уулзсангүй энэ хооронд та өсөндөл олон зүйлүүд нөгөө хэлэх гэжсэн үгээ бас олон сугаар дамжуулж хэлж явах шиг байна те. Анх удаа бол тантай нүдтолж уулзж байна. Тэгээ тэр үйл явдлаас л би та бүхний өнөөдрийн үйл явдлууд хийгээд байгаа зүйлүүд улбаас юм болов уу гэж хувьдаа боддог. За ер нь бол үндэсний байр наадмын тухай хууль бол 2003 онд анх батлагдсан гарсан байдаг. Тэгээ үндсэндээ 2003 оноос хойш 17 жилийн хугацаанд тухайн хууль маань өөрөө одоогийн үүсэж байгаа нийгмийн харилцаагаа зохицуулж чадхаа болоод тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулах тийм нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон. За үүнийг бол тухайн үед бол боловсруулан гишүүн, за аюур сайхан гишүүн, гантлаг гишүүн, улаан гишүүн гэх 4 гишүүн анх санаачилж хуулийн төслийг бол боловсруулсан байдаг. За энэ хуулийн төслөөр боловсруулалтаа үндсэндээ бол 3 залтыг бол оруулж ирсэн биз. Нэгдүгürt нь бол үндэсний их байр наадмаар хурдан морийг уралдахад нь өндрөөр нь буюу стандарт хэмжсэн газар баталсан стандартын дагуу хэмжилж уралдуулах гэсэн нэг залт. Соёл насны морийг бол дээд насны ангилд оруулаад тэгээд улсын цол авахд дээд насны болцол 50% хангасан байх гэдэг залтан дээр соёлонд нэмж оруулах. За 3 дугаарт нь улсын цол авах жоохон заавалч улсын байр наадамд морь айрдуулсан байх хэрэгтэй гэдэг үндсэн ийм 3 концепцээр үндэсний байр наадмын тухай нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулад 2018 оны 4 сард Монгол улсын хууль тогтоомжийн хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу бол төрийн ордонд уяачдын холбоо хурдан морь сонирхчдын дунд нээлттэй хилцүүлэх зохион байгуулахаар ингэж хилцүүлэх зохион байгуулж байсан тухайд бол. За гэтэл бол үндсэндээ бол боловсруулан гишүүний санаалсан хууль маань өөрөө зөвхөн 3 асуудал гэдэг. Гэтэл өнөөдөр хурдан морины уралдаа эргэн тойронд бол маш олон асуудал зохицуулах асуудал байна. Тэр дундаа аливаа хууль тогтоомжид хамрах хүрээ зохицуулалтын агуулга хэмжээ гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор үндэсний байр наадмын тухай хууль бол зөвхөн үндэсний их байр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль. Үндэсний их байр наадам гэдэг бол 21 аймаг улсын баяр 330 гаруй сумдаар 7 сарын 11-ээс 13-ны хооронд байр наадмыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг л хууль. Өнөөдөр Монгол улсад энэс бусад цаг хугацаанд буюу хаврын, өвлийн, намрын ингээд маш олон уралдаанууд болчихдог. Энэ олон уралдаанууд өнөөдөр тодорхой хуульгүйгээр дүрм журмгүйгээр өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас Монголын үндэсний морь уралдаан уяжтын холбооны зүгээс бол нэгдүгээрт бол үндэсний байр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш олон асуудлаар оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын хурдан морины уралдааны хууль гэдэг тусдаа хуулийг заавалчгүй гаргахгүй бол энэ өөрөө уралдааны дүрмээр зохицуулах боломжгүй. Өнөөдөр хаавга ховдод хаавга баян үлгийтэй Сүхбаатарт нэг сунгаан дээр явж байгаад мориноос хүүхэд очоод нас орчиж байна. Тэнгүүд гим зэмгүй байсан, үүрэг хариуцлага ухамсарч байсан маш олон уяжт ирэх ашигладж байгаа. Тэгэхээр энэ өөрөө зааг ялгах гарах хэрэгтэй. Ясам дээр хүчин нүгэлзэр мөрдөгдөж байгаа үндэсний байр наадмын тухай хуулийн буюу улсын байр наадам томоохон засгийн газрын бүсийн уралдаануудаар хүүхэд унаад амнаас энцэн тохиолдол байна уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зааг ялгаа хариуцлага хүлээх субъект нь хэрэг хууль дүрм журмын хэмжээ хязгаар өөрөө хаана.
Дүрм гэдэг маань өөрөө улсын баяр наадмын үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины уралдааны дүрм гэж байна. Тэгээ энэ дүрмээр бол одоо яг тэр бусад уралдаанд бас зохион байгуулах, журамлах боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бол Монголын морин спорт ОСТ холбооны зөвлөл уралдааны дүрм гаргасан. Энэ уралдааны дүрм буюу одоо энэ төрийн бас байгууллага өөрөө нийтээр заавал дагаж мөрдөх юм хэмжээ биш учраас тэрийг заавал биелүүлэх үүрэг байхгүй. Тийм учраас энэ бол үндсэндээ ямар нэгэн зохицуулт байхгүй. Хариуцлага байхгүй. Үндсэндээ одоо соёл ёс уламжилт одоо уяачийн зангараг гэдэг юм дээр тулгуурлаж явсаар байгаа зах зээлийн нийгэмд одоо нэг хэсгийнх нь одоо урдмаар үйж бизнес хийх, нэг хэсэг нь одоо морь урдмаар үржүүлж адууга зарах. За нөгөө нэг хэсэг нь одоо хурдан гавьяа цолд хүрэх гэсэн хүмүүсийн уралдаан тэмцээнээс болоод энэхүү одоо хүсэл тэмүүлэл нь өөрөө тэр Монгол уяач, Монгол ёс заншилчудаг гэдэг юм алхаад даваад гараад ирэнгүүт өөрөө зохицуулт болж эхлээд одоо энэ зүгээс хандлагууд энд бол илрээд одоо ил тод болоод эхэлж байгаа. Тийм учраас энийг бол цаашд бол зохицуулах бол зайлшгүй шаардлагатай. За тэгээд үүний дагуу бол 2018 оны 4 сард Монголын морин спорт ОСТ холбоо маань тухайн боловсруулалтын гишүүний санаачилсан тэр хуулийн дээр саналаа өгөх үүрэг үүсэж байгаа. Тэр хилцүүлгийг хийхээр тэр Монгол улсын хууль тогтоомжийн хуулийн дагуу тухайн альва хуулийн төслийг оруулахдаа тухайн мэргэжлийн салбарын холбооноос нь саналыг авсан байна гэдэг хуулийн заасан байдаг. За түүний дагуу тухайн үеийн дарга болох одоо мөнх хясгалан дарга тэргүүн дэд ерөнхийлөгч Давдорж захирал мөн одоо хөдөө аж ахуйн сайд байсан. За мөн ерөнхий наримчгийн дарга Сэргэлэн гэдэг тухайн үеийн Монголын морин спорт ОСТ холбооны удирдлагууд шууд энэ хуулийн төслөөр саналаа өгч болохгүй. Тийм учраас 21 аймгаар тойроод санал асуулга аваад тэгээ энэ хуулийн дээр саналаа өгөхгүйгээ шийднэ гэдэг. Тэгээд 2018 оны 4 сар тэр хавраа 21 аймгаа бүсчилж хуваагдаж тойроод тэгээд тэр 87.7% нь Монгол хэлээр нь ялгаж уралдуулъя, ялгахдаа үйлдвэрлэлээр нь ялгаж уралдуулъя гэдэг судалгааны тайлан гаргасан учраас 2019 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл буюу Монголын морин спорт ОСТ холбооны 7 дугаар их хурлыг хүртэл тэр хуулийн төсөлд саналаа өгөв. Тэр хуулийн төсөлд нь саналаа өгөөгүй байсан учраас боловсруулалтын гишүүтэй одоо тэргүүтэй гишүүд маань тухайн хуулийг өргөн барьж чадаагүй. Улсын хурлд өргөн барьж чадаагүй гэсэн. За мөн одоо энэ хуулийн концепт юмыг одоо явцын дунд одоо үнэхээр буруу юм байна гэдгийг ойлгоход бүр 4 сард болсон төрийн ордны хилцүүлэгтэр улаан гишүүн маань бас шууд одоо орхи авсан. Өнөөдөр Монгол адуу байхгүй байсан утгатай гэдэг юм ярьж болохгүй. Өнөөдөр хэдэн зуун мянган жилийн өмнө энэ адуу чинь энэ газар шороон дээр ингээд байсан адуу. Тэрийг байхгүй гэж ярьж болохгүй шүү гэдэг үндэслэл тайлбарлаад улаан гишүүн маань тэр хуулийн төсөл өргөн барих ажлын хэсгээс шууд өөр албаас гарч ирсэн. За дараах нь хөдөө аж ахуйн сургууль дээр Монгол адууны генетикийн талаар Солонгосын сургуулийн эрдэмтэд ирээд тэгээ хилцүүлэг болоход аюур сайхан гишүүн бас яг үнэхээр энэ өөрөө хуулийн төсөл концепт ерөөсө буруу юм байна гэдгийг ойлгоход явцын дунд аюур сайхан гишүүн гарсан. Тэгээ боловсруулалтын гишүүн маань ингээд ганцаараа энэ хуулийн төслийг өргөн барихаар үлдсэн байдаг. За ингэж явсаар байгаад 2019 оны 1 сарын 24-нд одоо Монголын морин спорт ОСТ холбооны 7 дугаар их хурл болсон байгаа. Тэгээ үүний дагуу одоо шинэ удирдлагууд сонгогдоод тэгээд 3 сарын 25-ны өдрөөс нь бас албан бичгээр тухайн боловсруулалтын хуулийн төслийг дэмжиж байна гэсэн мэргэжлийн холбооны тэр албан бичиг дэмжлэгийг авсан учраас саналыг авсан учраас боловсруулалтын гишүүн 4 сарын 5-ны өдөр 19 оны 4 сарын 5-ны өдөр улсын хурлд өргөн барьсан. За яг энэ цаг үед бол одоо нийт одоо малчин уяажтыг ирэх шиг хөндөгдөөд үндэсний соёл уламжлал гэдэг юм бол үндсэндээ утга учраа алдагдах ийм эржигтэй цаг үед бидний одоо хэсэг нөхөд Монголын морин уралдаан уламж шинжилгээ хөтөлбөр гэж үүсгэн байгуулсан явж байгаад за одоо ерөөсөө бид бүхэн одоо энэ хуулийн төслийг одоо гацаах батлуулахгүй байх нэг л арга үйлдэлээ гэж шийдвэрлээд за үүний дагуу бол одоо тэр Монгол улсын хууль тогтоомжийн хуулийг
төслийн дагуу ахаад холбооноос санал авах хэрэгтэй гэдэг ийм залтыг ашиглаж бид нар одоо үндэсний морь уралдаан ууштай холбоо өгдөг. Холбоо байгуулад тэгээд тэр холбооноос энэ хуулийг дэмжихгүй манайх ийм саналтай байна гэдэг саналаа өгөхгүй бол бид бүхэн энэ одоо хуулийн төслийг одоо гацаах, зогсоох боломжгүй байна гэдэг шийдвэрийг гаргаад тийм учраас 2019 оны 4 сарын 27-ны өдөр төрийн ордонд 797 төлөөлөгчтэйгээр анх дугаар их хурлаа зохион байгуулсан. За анх дугаар их хурл зохион байгуулаад албан ёсны холбоо болсон учраас бид бүхэн боловсруулан гишүүний хуулийн төсөлтөөр албан ёсоор боловсруулан гишүүнд таны өргөн барьсан хуулийн төсөлд бид бүхэн саналаа өгмөр байна. Хоёрдугаар таны энэ боловсруулж байгаа саналыг дэмжихгүй. Энэ өөрөө хуулийн дээр маш олон асуудал. Ер нь өнөөдөр бол үндэсний байр наадмын тухай хууль Монгол улсын үндсэн хуулиар хүртэл үндэсний одоо соёл, хэл, соёл, уламжлалыг төр өөрөө хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Дээрэс нь мал сүрэг төрийн хамгаалтанд байна гэдэг заасан байдаг. Энэ хоёр хуулийн гол үндсэн концепц нь бол өөрөө соёлыг төр өөрөө хамгаалах үүрэгтэй. Энэ өвлөгдөж, уламжлагдж ирж байгаа энэ соёл өөрөө гажуудаад эхлэх юм бол төр өөрөө үүргээ биелүүлэх байна гэж хуулинд буух хэрэгтэй. Нөгөө төгөр энэ эрсдэс уур амьсгалд энэ малчин түмний мал сүрэг одоо энэ байгаль цаг өөрийн бэрхшээлийг даван туулах тийм генетик нөөцтэй одоо төсвөр төвчээртэй мал байж авч үлдэх үүргийг төр хүлээсэн. Тийм учраас одоо энэ чөвчний адуу орж ирээд эрлэжүүлээд тэгээ мөн одоо ингээд хөрс нэмгэн болоод зуд шуурганаар төсвөргөө болоод байгаа энэ асуудалд өөр төр анхаарал хандуулах үүрэгтэй. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас улсын их хурлаас малын генетик нөөцийн тухай хууль гэдэг бас ингээд гарцсан хэрэгжиж явж байгаа. За энэ хуулийн дагуу бол үндсэндээ Монгол улсад ороод ирсэн байгаа бүх зэвсэгчний хадгалан эрлэжүүлж байгаа хадгалнууд дээр одоо бүртгэлжүүлэх хяналттай багтай. Одоо айл бүс нутагт үржүүлэхийн ч юм те. Энэ асуудал олон асуудлыг шийдэх. Явандаа бол Монгол улсын малыг одоо бүхэлд нь бүртгэлжүүлж, эргүүлжүүлээд тэгээ олон улсын зах зээл дээр экспортлох ийм л зорилго бүх явуулж байгаа юм болохгүй. За тийм учраас одоо бид бүхэн маань одоо ийм шаардлага байсан учраас тэгээд дээрэс нь одоо энэ үндэсний байр наадмын тухай хуулинд бол маш олон төрлийн зохицуултууд одоо за нэг зүйлийг бас дуртад хэлчихье. Энэ хуулиар бүх уяач, харваач гуравт хариуцлага хүлээнэ нэгэ заасан байт. Наадам зохион байгуулах комист ямар ч хариуцлага байхгүй. Тийм үү? Тэ. Энэ хуулиараа. За энэ хуулийн дээрс байхгүй учраас зөрчлийн тухай хууль гэж сүүл гарсан те. Энэ хуулиуд дээрс хариуцлага байхгүй. Тухайн маргааны хин шийдвэр гэхээр зэрэг байр наадам зохион байгуулах хороо гэдэг. Байр наадам зохион байгуулах хороо үндсэндээ бараг 12-ны орой хаана эзэн хаанагаа мэддэхгүй алга болчдөг. Тэрүүгээр нэг бичиг гомдол үгүй ихээр зэрэг хүлээж авах хүн байхгүй цутгаа алга болчдөг. Ийм л дүр зуртай дуу. Тэгэхээр өнөөдөр энэ одоо хурдан моринтой холбоотой маргааныг те гомдол санал хүсэлтийг байн хүлээж авдаг, байн шийдвэрлэдэг ийм одоо тогтвортой байнга ажиллагаатай механизмыг бүрдүүлж өгөх бол энэ өөрөө хариуцлагын механизм болчих жоох. Тийм учраас одоо манай холбооны төвшүүлж байгаа ганц зорилт бол одоо энэ адууг энэ бүртгүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээ энэ бүртгүүлжүүлэх одоо энэ одоо уралдаантай холбоотой альва гомдол саналуудыг байнга шийдвэрлэдэг ийм байнга ажиллагаатай механизмыг бүрдүүлэх нь чухал юм аа. Тийм учраас энэ хуулинд бол маш олон зохицуултаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг саналаа боловсруулад өөрийнх нь хуулийн дэмжихгүй байна гэж бичээд тэгээ боловсруулан гишүүнд 2019 оны 5 сараас ахгүйгээр хүргэсэн байдаг. За мөн одоо хоёр намын бүлэг хоёр байнгын хороо үндэсний байр наадмын тухай хууль бол хоёр байнгын хороо ордог. Тэгээ хоёр бүлгээр орно. Дараа нь тэгээд анхны хэлцүүлэг явдаг байхгүй. Тэгээ үндсэндээ 2019 оны 6 сарын ихээр хоёр намын бүлгээр хоёр байнгын хороор ороод арслан намын бүлэгтэр бол шууд дэмжигдэхгүй унсан байдаг. Нөгөө ардын намын бүлэг болон одоо хоёр байнгын хороор хилцэхийн хойшлуулагдсан. Энэ одоо шаардлагагүй. Энэ концепц нь буруу байна гэдэг. Тэгээ үндэсний холбооны зүгээс 76 гишүүнд 2 удаа нэг бүрчлэн одоо энэ утга санаа үзэл баримтлал илгээс албан бичиг бол өгсөн. За ингээд дамжиж явсаар хагаад 19 оны намар ахаад нөгөө
хурлаараа хилцүүлэх асуудал яригадаад тэгээ үндсэндээ ороод тэгээ бас мөнгө хилцэхэргүй болоод тэгээ үндсэндээ одоо энэ хуулийн төсөл одоо өргөн баригдсан боловч хилцэхгүй хилцээс нь чагсаалт байхгүй. Тэгээ ингээд тэг хэлцэгдэхэргүй байна. Тэгээ бид одоо өмчний холбооны одоо гол хийсэн ажил бол одоо баг өмчөндөө бид бүгдийг нэрлээд байгаа тэр сервэний хуулийг баталгаас нь одоо урьдчилан сэргийлсэн. Одоо батлуулахгүй байх бүх арга хэмжээг бас магадгүй цааш дахиад шинэ парламент гарч ирэл иймэрхүү утга санаа үзэл баримталтай хууль дахиад батлуулахыг одоо үүсэхгүй. Тэгмээс одоо яг энэ байдалтайгаа өөрчлүүлэн бид бүхэн бол одоо эсэргүүцээр байх болно. Та бүхний зүгээс одоо байр наадмын тухай хууль танай холбооны зүгээс ямар одоо зүйлүүдийг тусгахаар өгсөн байгаа юм бэ? Одоо өгсөн сэрвэний өндрийг бол мэдээж зөвшөөрсөн. За гол юмнуудыг нь ярьчих мэдээж нэг яг зөв би нэг гурван зүйлийг л дурж л да. Хамгийн нэгдүгээрт бол одоо яг энэ өмчний байр наадмын тухай хуулийн дээр адуу гэж үг байдгүй. Тэгэхээр Монгол адуу гэдэг үг бүр байхгүй. Тийм учраас азраг ихнээс соёлын хязгаарлан шүтлэн дааг гэсэн ангиллаар Монгол адуугаар уралдаж зохион байгуулна гэдэг. Өөрөөр хэлбэл тэр Монгол гэдэг үгийг оруулах хэрэгтэй болж байгаа. За. Тэгэнгүүт адуу гэдэг үгийг оруулах хэрэгтэй. Тэгээд ийм санал болсон. Тэнгүүд өнөөдөр тэр 6 насны ангиллаар хурдан морины уралдааны зохион байгуулна л гэдэг үг гэдэг. Тэгээд хурдан морины уралдаан гэдэг чингүүд морил бол морь гингүүд цэвэр зүсний дадуу ч юм уу релиз мөр ч юм уу ингээд ойлгомж болчих واخ. Тийм учраас тэр Монгол гэдэг үг нь оруулах. За тэнгүүд Монгол адуу гэдэг нь ямар адуу юм бэ гэхээр зэрэг 2010 оны стандарт хэмжүүцэн газраас гаргасан. Тухайн үед бол мэдээж холбогдох мэржлийн байгуулсан бүх саналаа гаргасан. Монгол адууны стандарт гэдэг ийм стандарт бол байдаг. Тэгээ энэ стандартын дагуу бол Монгол адуу гэдгийг бол тогтоох хэрэгтэй гэдэг. Ийм бол санал гаргасан. За хоёрдугаарт нь бол одоо энэ тэр наадам зохион байгуулж байгаа хүмүүст хариуцлага оногдуулах. Тэгээ энэ асуудлыг бүр нарийн оруулж өгсөн байна. Тухайлбал одоо би цаг байх юм бол бас мэдээж наривчлж үзүүлмээр байна те. Хариуцлагын асуудлыг зохион байгуулах. Тэгээ маргааны шийдвэрлэх асуудлыг бас мэдээж бас зохион байгуулах. Ийм зохицуултуудаар оруулсан. Тэгээ мөн одоо илүү одоо наривчлах юм бол одоо тухайн уяачтад ямар хариуцлага үүсгөө. Тэгээ гэх мэтлэнгээр одоо энэ олон асуудлыг бол манай өмчний холбоо хүнд тавьж нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулсан. Та ер нь одоо байр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна уу? Эсвэл энэ бол зайлшгүй шаардлагатай. Яагаад зайлшгүй шаардлагатай болж байна вэ гэхээр энэ нийгмийн харилцаа нь өөрөө хуулиасаа даваад маш олон төрлийн харилцаа үүссэн учраас энийг бол зайлшгүй оруулах шаардлага бий болсон байна. Тэгэхээр энэ дээр бол харин ч одоо үндсэндээ 3хан залтаар биш, маш олон залтаар, маш олон өргөн бүрэлдэхүүнээр байр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Дээрээс нь тусдаа Монголын хурдан морины уралдааны тухай хууль гэдэг нэг шинээр бүр санаачилж хийх хэрэгтэй зайлшгүй шаардлагатай. Тэгээд одоо өөрөөр хэлбэл одоо бүртгэлгүй, хяналтгүй, зохион байгуулалтгүй нөгөө уралдааныхаа зам талбайг янзлаагүй талбайд хэрвээ хурдан морь уралдуулад бусдын хүүхдээ амнаас хохироосон ч тийм үү те хохирлуулах юм бол тэр хариуцлага ус ийм механизмыг бүрдүүлчихгүй бол өөрөөр хэлбэл тэр наадам зохион байгуулахад бас нэг наадам зохион байгуулах стандарт гэдэг юм бас батлах шаардлагатай болоод байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл наадмын хурдан морины уралдааны замыг одоо аюул бас л авааргүй ухаар засаж сайжруулж тогтцуулсан байна ч тийм үү. Ийм одоо үг томьёо орсон. Тэгээ ийм юм байх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор дангаас нэг төрийн бус байгууллагын дүрмээр яваад хахаар тэр нь өөрөө албадлагын шин чанартай нийтээр тогтоосон хэм хэмжээ биш учраас тэрийг одоо зөрчлөө гэхэд хариуцлага байхгүй. Тэгээ энийг л албажуулах хэрэгтэй байна. Та бүхэн одоо жишээлбэл улсын хурлын 76 гишүүнд нэг бүрчлэн одоо бид хоёр чудагийн одоо өгсөл гэдэг юм уу? Би ч өгсөн. Тайлбар өгсөн гэж. Боловчлон гишүүнтэй яг бичлэн уулзаад таны одоо өргөн барих гэдэг санаачилсан үйлчин бол ийм байгаамаа. Манай бидний оруулж байгаа санал ийм очиж тустай маа гэж бичлэн уулзаж ер нь тайлбарласан нь тийм боломж тохиосон уу? За ер нь бол тийм боломж үл тохиосонгүй. За 2-3 удаа бичгээр өгöd хүлээ авч уулзаач цаг өгөөч гэж албан бичиг өгсөн. Нэг ч хариу өгж байгаагүй. За сүүлд одоо 2019 оны намар яг ахаад нөгөө хуулийн хэлцүүлэх болох болсон. Тэрүүгээрээ би одоо сүүлдээ албан бичигээр хариу өгөхгүй болохоор манай холбооны зүгээс хэвлэлийн байгууллага хийгээд албаасаар халж мэтгэлцээнд урьсан. Тэгээ бас одоо хариу байхгүй. Та яагаад энэ залтаа
үндслээд одоо үндслэл бүхийгээ дэмжиж байгаа юм бэ. Би яагаад энэ залтыг ч одоо яагаад ийм бусад олон хууль тогтоомж зөрчсөн учраас үндслэлгүй юм а гэдгийг тайлбарлах том мэтгэлцээ гэж бол өрсөн. Тэгээд тэр бас мэдээж урилга маань хүрээгүй юм уу одоо хүрсээр ижиж аваагүй мэдэхгүй юм та. За тэр морин уралдааны тухай хуулийг бас санаачилж одоо батлуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ бол гарцааг байна гэж ярьсан. Үүнтэй бол санал нэг байна. Яг энэ асуудлаар одоо сая бас нэг хуульчтай уулзаж байхад ер нь бол хуулийг санаачилдаг эрх бүхий 3 субъект байдаг юм а гэж. Тэгэхээр мэдээж та бүхэнд бол тэр нэрхэн байдаггүй юм байна. Та бол тэр морин уралдааны тухай хуулийг ямар хүнд одоо бас ийм хууль санаачлаач гэдэг ямар бүх эрх бүхийдээ санал болгоод байгаа юм яадаг бол. За ер нь бол яг одоо сонгуул болох чинь тий. Одоо энэ байгаа парламент маань одоогүй ингээд бүр ихэн дуусгаж байна. Ер нь бол яг үндсэн концепцуудаар боловсруулад явж байгаа. За тэгээ шинээр сонгогдсон 76 гишүүнд одоо аль биесээр саналаа тавина. Тэр дундаас яг үндэсний өв соёл уламжлалыг дэмждэг одоо энэ асуудлыг нэг тийшнээс одоо шийдвэрлэхийг хүсэж байгаа тийм гишүүнийг одоо олж шинээр сонгогдсон гишүүнээс олж одоо ажлын хэсэг байгуулаад шинээр юмудаа хийх гэж байгаа байхгүй. Энд 20 оны намраас энэ ажил эхэлнэ. Тэрнээс биш ер нь бол одоо баг улс төрчнөс тэр хүмүүс тэр одоо хурдмаар оролтоо хэрэг за энэ бүх хэрүүлэлтийн юмуд энээс л хол байх юм шүү гэдэг бодолтой болчиход шүү дээ ихэнх хүмүүс юм. Тэгэхээр энэ одоо яг бодгоор бол бодиттой мэдээж санал байхгүй. Мэдээж Арслан намын бүлгийн гишүүд бол бүр нь бол бүгдээрээ бол дэмжижсэн. Тэгэхээр одоо би яг тодорхой нэр зохиол яг тэрэн дэмжиж ингээд аваад оруулаад батлуулах хэмжээний одоо нөлөөллийн ажлыг хийх ийм одоо хугацаанд бүр парламент бүр ирэхийн хугацаанаар богинохон байсан учраас энэ ажлыг эхлүүлээгүй. Ганцхан тэр үндэсний байр наадмын тухай хууль боловсруулалтын гишүүний хуулийн нэг дээр батлуулахгүй байх. За өөрсдийнхөө үндэсний байр наадмын тухай хуульд оруулж байгаа өөрсдийнхөө хуулийн төслийн саналыг гишүүнээр одоо өргөн бариулж дэмжүүлэхтэй ийм процесс дээр ажилласан. За үүнтэй явсаар байжгаад 2019 оны хавар Монгол Улсын засгийн газрын тогтоол гараад тэнд нэг 5 сарын хүртэл уралдаан хоригдсон шүү дээ. Тэр засгийн газрын тогтоолын чи 2 дахь залтан дээр үндэсний байр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаад 4 сар дотор багтааж засгийн газрын уралдаанд оруулж ирээ гэдэг засгийн газрын тогтоол гарсан юм. Тий. За тэр тогтоолын дагуу энэ ажлыг хэн хариуцж явсан бэ гэхээр нийгмийн хамгааллын сайд, шадар сайд хоёр хариуцсан юм гэсэн. За нийгмийн хамгааллын дэд сайд өнгөн жимг гэдэг дэд сайд дээр энэ ажлын хэсэг байгуулагдсан. Өөрөөр хэлбэл боловч чулууны хуулийн төсөл тусдаа засгийн газрын өөрийнх нь санааталж байгаа хуулийн төсөл тусдаа байхгүй юу? За тэгээд засгийн газрын санааталж байгаа тэр ажлын хэсгийн уралдаан дээр манай холбооны зүгээс 2 удаа хэлцүүлэг хийсэн. Тэр 2 удаагийн хэлцүүлэг хийсэнд нь манай холбооных очиж тайлбар хэлсэн байхгүй юу? Тэгээд бүх одоо яг энийгээ ингэж засах хэрэгтэй, тэрийгээ ингэж хийх хэрэгтэй, энийгээ ингэх хэрэгтэй. Тэгээд бичгээр өгөөд 2 удаагийн хэлцүүлэгт нь очиж саналаа хэлээд уяачдыг өргөнөөр олцуулаад ингэ оролцсон. За ингэ явж исэн чинь 2019 оны намар шадар сайд маань их хурлын гишүүн хүн наа хуулинд чинь саналаа өгж байгаа юм байна. Тийм учраас та бүхэн саналаа тэр боловч чулуун руу өгөөд тэр хуулийн төслийг нэгтгэе гэж хэлээд тэр ажлын хэсгийг тараацсан. Тийм учраас одоо манай холбооны зүгээс одоо засгийн газар санал тавиад засгийн газар улмаар одоо тогтоол гараад тэр засгийн газрын байгуулагдсан ажлын хэсэг тэр бид нэр саналаа өгөөд ингээд засгийн газрын ажлын хэсэг боловч чулуун гишүүний хуулийн төсөл ингээд 2 тустай явж хагаад шадар сайд тэр ажлын хэсгийг тараагаад тэгээ өмчөндөө боловч чулуун гишүүн маань ганцаараа их хурл өргөн бариад. Процесс үл ингээд өнгөрсөн. Болж өнгөрсөн процесс энэ бол. Тэгээ одоо хэрэв боловчлон гişүү ахаа сонгогдвол дахиад энэ хуулийг ингээд дахиад яриад байх гэсэн юм уу? Сонгогдохгүй дахиад өөр хүмүүс санаачих хэвээр. Одоо ер нь ямар хөө бэ? Одоо эдгээр сарын хугацаа тий одоо энэ сэрүүгээр хэмждэг асуудлыг одоо өөр хэн нэгэн ч гараад ирж болно шүү дээ. Дахиад гаргаж ирээд хэн одоо үгүйсгээд хуулийн батлуулахыг явахыг бол мэдгүй. За аль биесээр бол хуулийн төсөл боловч чулууны хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Хоёр юун дээр бүлэгдээр хэлцээд унсан байгаа. Тэгээд банк ороо юмор бол орохгүй ингээ хойшлогдоод ингээл явж байгаа. Тэгэхээр уучлаарай. Тэгэхээр бол цаашдаа явж магадгүй, гууж иж магадгүй. Явах юм бол бид манай холбооны зүгээс энэ хуулийг батлуулахгүй байх. Бүхэл одоо цаашдаа авах хэмжээ авна.
Долдугаар их хурал батлаад хуульчдын баг бас одоо нөгөө тухай тэмдэглэлцэх дүрм журам гэдэг юм уу бас нэлээд олон юм нэмхэл зэгцэлсэн. Тэн дээр бол хуульчдын баг та ажиллаж ирсэн. Тэр хууль тэн дээр ажилласан юмар бол одоо Монголын морин спорт үйлчилгээний холбооны бүтцийг хэлцэхдээ хамгийн дээдл нь их хурал байна гэдэг. За тэр их хамгийн дээдлийн одоо уучдын хамгийн том байгууллага үед их хурлаас за энэ уралдааны ер нь маргаан битгийггүй хийхийн тулд сэрвэгээр одоо хэмжээ гэд нийт уучд манд дэмжсэн. Та тэр уралд сууж байсан тийм ээ. Тэгэхээр бид бол олонхоо шийдвэрийг дагдаг ийм нийгэмд амьдарч байгаа. За тэгээд бас ингээд тэгэхээр бол одоо нийтийн хэрэг шиг одоо саналыг дэмжихээс аргагүй нэг дүр зураг харагч. Нөгөө төгөөр тэр хурлаас нэгэнт одоо сэрвэний өндөрөөр хэмжих тодорхой үр дүн гарсны дараа удирдлагын дээр сонгуульд ажиллаа явсан. Тэн дээр та Монголын морин спорт үйлчилгээ албаны ерөнхийлөгч нэр дэвшсэн. Та анхнаасаа одоо жишээлбэл сэрвэний өндөрөөр хэмжих нь бол одоо үнэхээр одоо боломжгүй зүйл юм а. Энэ бол Монгол адууны одоо Монгол адууны хөгжлийг боомлж байна гэдэг үзэл баримтлалтай байгаа хүн яагаад ерөнхийлөгч нэр дэвсэн? Би энэ асуултыг асуумаар санагдав. Яа тэгэхээр та ч асуугаасаа гэж бодож байгаа тийм. Яа тэгвэл энэний дараа бас өөр тайлбарууд ярьсан. Тэр одоо бол одоо өнгөрсөн давталтай байсан. Нөхөр бол ерөөсөө л уяжтай холбоонд өөр дүр зургаар орчихсан тохиолдол байсан гэдэг ийм хардлагууд бас явж байгаа. Нэгэнт тэр дүрмээр тоглох болцсон байхад та яагаад ерөнхийлөгч нэр дэвшсэн? Жишээлбэл мөнх баясгалах давгаах хамтруул за ийм дүрм журм батлагдж яхад бид бол энэ ёс зүгээрээ бидний ёс зүгээр энэ холбооны удирдлагад ажиллах боломжгүй байна гэд нэрээ татсан шүү дээ. Таны хувьд тэгээд нэр дэвшсэн. За. Бид тэр яг хурлын процессыг яг сая бүтэн одоо мэдээ тухайд бол бичлэг хийж лээсэн л дээ. Одоо нэг тэр бичлэгүүд нэг ч удаа гарч ирсэнгүй. Бичлэг хийх юм бол яг процесс нь бол шал өөр байгаа. Шал өөрч юу ах вэ? Одоо ялгахдаа үйлдвэрлэг байдлаар харж ялгах уу, сэрвэгээр хэмж ялгах уу гэдэг дээр нь сэрвэгээр ялгана гэдэг бүгд гараа өргөцсөн. Тэгэхдээ тэрэн дээр томьёол нь өөрөө дутуухгүй. Ямар наадамтай, яаж, хаа, тэ, яаж ялгах юм. Тэгээ нөгөөдхөө дөрмөндөө оруулах байхгүй. Тэр зүгээр нийт дунд нь ялгахдаа яаж ялгах вэ гэж ялгасан сэрвэгээр ялгана гэдэг гараа өргөцсөн. Өнгөрсөн удирдлагууд одоо өнгөрсөн удирдлагууд шүү дээ. Ажиллаа гэсэн удирдлагууд тэднэртэй би бол баг болоод манай морин уралдаан уламж шинжилгээ баг болоод тэр ажлын хэсэгт нь ороод хуулийн одоо тэр хууль дүрм журмын ажлын хэсэгт ороод би бол ажилласан байна. За ажиллаад явж явцад бол ерөөсөө энэ нийт нөгөө хавар нь нөгөө 21 аймгаар тойрсон шүү дээ. Тийм учраас одоо 87.7% нь одоо монголоор уралдах ёстой гэдэг шийдвэр гаргацсан байгаа учраас тухайн үед одоо миний зүгээр боловсруулсан бүх дүрм журм бол үйлдвэрлэг байдлаараа харж ялгана гэдэг ийм төсөл байгаа. Тэр төсөл маань тогтоол нь болохоор зэрэг сэрвэгээр хэмжиж уралдана гэдэг тогтоол нь батлагдсан. Нөгөө дүрмээ батлахтаа болохоор үйлдвэрлэг байдлаа харж ялгаж уралдана гэдэг дүрмээрээ баталсан байхгүй юу. Тэгээд тэр ажлын хэсэг одоогийн төлөөлөлд тухайн хуралдаан дээр одоо 7 дугаар их хурал дээр саналын томьёолыг бас зарим нэг юм дээр бас миний өөрөө оруулсан байдаг. За яг ямар бас хуу генерал ямар томьёолоор санал хураалах вэ гэдэг. Тэгээ саналуудыг аваад зарим юм дээр би за тогтоолч нэг өөр гарчлаа шүү. Та нар дүрмийн чинь тодорхой заалт дээр үйлдвэрлэгээрээ ялгаж уралдуулна гэдэг заалт чинь батлагдчихлаа шүү. Энэ хоёр чинь хоёр өөр болчихлоо шүү. Дүрмээ дагах юм байгаа зү гэдэг ийм асуудал ярьсан чинь ааш олон хүмүүс босч ирээд чи юу яриад байгаа чи одоо сүлдээ хурал даргалагч муу юм уу биш юм уу гэдэг ингээд эхэлсэн байдаг. За явцын дунд явсаар байжгаад ер нь бол одоо зарим нэг хүмүүсийн одоо санаачлагаар гэх юм одоо намайг нэр дэвшүүлсэн. За тэгээд аль биесээр би бас нэрээ татъя гэдэг. Тухайд бол нэр дэвшсэн хүмүүстэй бас зөвлөлдөө ер нь бол би татмаар байна. Би энэ тийм шийдвэр гаргацсан юм чинь би нэгдүгээрс нэрээ татах хэрэгтэй. Хоёрдугаар бүр өдөр 7 дугаар бол өдөржин болоо шинжэн болсон шүү дээ. Тэгээ өдөр нэгэн одоо ийм шийдвэр гарчиж байгаа юм чинь ерөөсөө ингээд чаашд энэ хуралд би суух шаардлага байхгүй. Нөгөө Монголын морин уралдааны дүрм гэж байгаа шүү дээ. Тэр дүрмийн төслийн танилцуулгыг би хийх хэрэгтэйсэн байхгүй. Тэгээ би ерөөсөө энэ юм хийхээ бол болио. Мөнгөсөн дараа би ерөөсөө явъя. Би ерөөсөө одоо би надад юм байх шаардлага гэх. За 90 хүн байна. Чи хийсэн юм бол ажлаа дуусгах хэрэгтэй.
тэр ямар нэгэн шийдвэр өөрчлөх тэр бол ерөөсөө хамаагүй. Чи явж болохгүй наа гэсэн. Би албаасаар танилцуулга хийсэн. Тэгээд тогтоол дөрмийн төсөл хоёр өөрөөр батлагдлаа шүү гэдгийг хэлсэн. За тэгээд дараагаар нь ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлсэн. За би албаасаар нэр усаа татнаа. Би энд оролцохгүй гэсэн. За тэрний дараагаар за чи энд нэг тэ Монгол өв соёл, Монгол уламжлал яриад Монгол одоо ярьсан хөксөг бүлэг хүмүүс байгаа юм шүү гэдгийг чи энэ олон түмэнд бас хэлэх хэрэгтэй. Тийм учраас тэр ерөнхийлөгчд нэр дэвшээд сонгох нь ерөөсөө сонирм биш. Би энэ олон хүний өмнө гараад энэ юмныхаа талаар бас нэг үгээ хэлэх боломж. Тийм учраас одоо нэрээ татчих болохгүй. Одоо үгээ хэлдэг ийм одоо зөвлөдөд тийм санал гарсны дагуу би тэр саналыг өөрөө дэмжиж би өөрөө тэнд гарч үг хэлье л гэж бодсон. Зөвхөн үг хэлэх зорилготойгоор нэр дэвшсэн юм уу тий та? За ер нь бол 700 гаруй төлөөлөгч ирсэн байсан шүү дээ 700 гаруйд. Тэнгүү тэр 700 эдэн төлөөлөгч дундаас яг санд урахад үндсэндээ 400 гаруй төлөөлөгч үлдсэн. Тэр 300 гаруй төлөөлөгч үндсэндээ зэрэгээр нэмж дурлдана гэдэг шийдвэр гаргахад тэр хурлыг орхиод явсан. Тийм учраас одоо би бас нэгдүгээр үгээ хэлэх хэрэгтэй. За магадгүй сонгох юм бол дөрмчийн ингэж батлагдсан учраас дөрмөө дагнаа гэдэг юм. Би харин таны тийм л гаргалгаа хэлгээд нэр дэвшсэн юм байна гэж бодоод байжсэн байхгүй сая. Миний хувьд бол мэдээж тийм бодож байгаа. Тэгээд дэвшээд бол ялагдана гэдэг нь бол маш ойлгомжтой шүү дээ. Маш ойлгомжтой. Одоо тэрний хувьд шинж дэвшсэн ялагдахаар одоо байсан шүү дээ. Тийм учраас одоо нэгэнт одоо ялагдах юм чинь ямар ч хэлээд үзье. Тэгээ хэрвээ магадгүй одоо таамгаар шүү дээ. Ялцсан байсан бол дөрмөө дагнаа гэдэг юу хийх. Тий, ерөөсөө тийм л зорилго. Одоо хэрвээ ялах юм бол би ахаад нөгөө тэргүүлэгчтэй хурлаа оролдуулаад ээлжид бас ахаад их хурал зарлуулад тэгээд аль биесээр ахаадын саналыг багшлах тий. Ийм л юм. Өнөөс өөрөөр одоо би чи өөрөө хэм билээ. Энэ олон нийтэд ажил зохион байгуулах ийм одоо ажил одоо их мэдлэлтэй одоо цар хүрээ тийм бол байхгүй шүү дээ. Тийм учраас яг тэр бол мэдээж одоо нэг улс төрийн зорилгоор гэдэг намайг ч одоо зөндөөл бичлээ шүү дээ. Зөндөöz сайтуудаар янз бүрийн юм арт гаргалаа. Одоо сошиал ертөнцөд одоо тэгэл писта нааху янз бүрээр маш олон юмыг л одоо над руу чиглэсэн юмуд бол байсан. Тийм учраас одоо над бол ерөөс ямар нэг тийм зорилго байхгүй. Би өөрөө хөдөөний малчин айлын хүүхэд бас 3 үеийг дамжиж байгаа уяач. Манай өвөө 1971 онд ардын урсгалын 50 жилийн явгаар улс Тэхмэр ам үзүүлж ирсэн. Тэрийг аав маань унж ирсэн. Тэгээ одоо хүртэл аав ээжээр маань одоо малчин. Би өөртөө энэ малдаг. Тэгээ өөрөө хуульч мэрэгчлээ тийм л. Тэгээ би итгэл үнэмшил үзэл бодлын хамтлал явж байгаа. Ямар нэгэн одоо ашиг хонжооч гэх юм уу. Өөрийгөө дөвлөх ч гэсэн юм те. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Би бол яг үндэ харамлтаа ингэж хардаг. Энэ уячт ингээд нөгөө нэг олон хааруулж тогоон дотроо биш те. Мэдээж болохгүй асуудлыг тэгээд тэр журмаар яагаад гэж болохгүй. Гэтэ нэг яриад ч гэдэг юм уу. Нийт хэрэгч чинь ийм байна. Ингия гэдэг энэ хоёр холбоо гэд ингэж байгаа хүмүүс маань ингээд нэгтчихээс. Яг тэгэхээр ерөнхийдөө ингээд явуулж хөвөл ажиллагаа адилхан нэг уралдаан зохион байгуулах үежтэй цаал иргэм зохион яг амжилтаар нь дүгнэх гэдэг ингээд танай холбоо байгуулагдсанаас хойш 30 жилийн ярьж би ингээд харчлаа юм л да. Тэгэхээр мэдээж л нэг л чиглэл рүү яасан учраас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хувьд адилхан болчиход байхгүй. Тэгэхээр ингээд хоорондоо яриад танай холбооноос гаргасан гэдэг юм уу энэ одоо дүрм журм бас буруу байна. Энэ дээр ч ойлголцохгүй. Энийг ингэж яагаад гэдэг ингээд хамтраач гэдэг юм уу ингээд бас нийлэх гэдэг юм уу ингээд нэгдсэн юу арга хэмжээ хувийн боломж юу байгаа юу? Хоёр холбоо нийлэх боломж байгаа юу? Эсвэл бүр ингээ хоёр тийш олцсон юм уу? Энэ л загмар явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? За юуны өмнө бас яг наадхан дээр ч хариулах өмнөөс өмнөх асуултынхаа дутууг жоохон гүйцэчихье. За. Тэгээд би нөгөө ерөнхийлөгчлэр дэвшээд тэгээд ялагдчихж байгаа шүү дээ. Тэгээд дараа нөгөө тэргүүлэгчээ сонгож байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө намайг өөрөө тэр тэргүүлэгчд ормоор байна гэдэг нөгөө зөвшөөрлөг аваагүй байж л намайг оруулсан байсан. Тэгээд би яг албаасаар энэ дээр гарч ирээд за би ингээ үжил бодол зарчим нийлэхгүй учраас би эндээс татгалзаж байна гэд нэрээ албаасаар татсан. Тийм учраас одоо нэг тийшээ юм яриад ахаал нөгөө тийшээ нэг юм яриад
тэгшэрнээ өөр зорилготой нэг дэвшээж байгаа юм уу те. Ийм бол байхгүй. Тухайн үйл фактууд нь бол ингээл өнгөрцөн. Бас надаас энэ асуудлыг асуусан баярлалаа. Бас жил гаруй хугацаанд бас ярмаар ч юм уу, хэлмээр ч юм уу. Одоо хэлэхээр бас бүх асуудал дагуулдаг ч юм болов уу, дэмжиглэгч юм те. Ийм асуудал байсан учраас би бол нэг ч удаа ингээд энэ талаар бас ярьцлага өгч бодсон мэдээлэл тайлбар тавьдаг байгаагүй. За хоёр дахь асуудалтай холбоотойгоор ч юм бол үндсэндээ хоёр холбооны үжил баримтал дагаж мөрдөж байгаа дүрм журам зорилго нь хоёр өөр болчихж байгаа. Тийм учраас бол яг одоогийн байдлаар бол нэгдэх бол ямар ч боломж байхгүй гэж би харж байна. Яг үндсэндээ бол үндэсний Монгол Улсын үндсэн хууль, үндэсний байр наадмын тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль, за бусад одоо дагалдах дүрм журам одоо энэ 2015 оны 7 сарын 1 өдрийн 05 гэж журам байгаа л. Энэ одоо Монгол мордо жилийн мордыг тусад нь оролдуулах, ялгаж оролдуулах журам гэж байгаа шүү дээ. Энэ бүх юмараа Монгол мордо жилийн мордыг үйлдвэрлэгээр нь байд одоо харж ялгана гэдэг бүх хүчин төгөлдөр дүрм журам бүх юм одоо манай үндэсний албаны талд байгаа. Тийм учраас бид бүхэн бол одоо энэ зарчим дээрээ одоо энэ одоо үзэл санаан дээрээ бид бүхэн одоо хуулиа мөрдөхийг, хуулиа биелүүлэхийг байр наадмын зохион байгуулах орноос шаардаад, шахаад албан бичиг өгөөд төр засгийнхын хүмүүс нь албан бичиг өгөөл олон нийтийн нөлөөлөл ажиллая гэж явж байна. За төрийн бүс байгууллага тэр дундаа бас Монголын хувьчдыг хоёр хуваачлаа гэдэг нэг юм яриа гараад байгаа. Тэгэхээр энэ дээр бас би бас товч тайлбар хийх зүг баг гэж бодож байна. 1968 онд Монгол улсад анх удаа Монголын морин спортын холбоо гэж байгуулагдж ирсэн. Социализмын үеийн. За тэр холбоо явсаар байгаад 1989 онд анх удаа Монгол улсад гүр аргачаа гэдэг хүн даргыг нээж агаад тэгээд Монгол улсын алдарт байж идэх цолыг анх удаа өгсөн. За тэрнээс Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэж яриад байдаг. Тэрийг яриад байна тийм үү? Үгүй ээ. Тэрнээс бол өөр. Тэгээд тэр нийгэмлэг энэ чинь нөгөө морин төрөлхөн тэр байгуулах тэрнээс өөр ихгүй. Энэ чинь холбоо ихгүй. Тэгээд 90 онд нөгөө шинэ нийгэм рүү шилжих үед Монгол адуу гэдэг нийгэмлэг байгуулагдсан. За Монгол адуу гэдэг нийгэмлэг үндсэндээ яагаад Монгол адуу гэж нэрлэчихв? Өнгөрсөн тэр социализмын үеийн ямар бодлого, ямар шийдвэрийг эсэргүүцтэй яагаад Монгол адуу гэдэг нэр хийчихв? Тэрийг нэгдүгээр бас бодох хэрэгтэй. Хоёрдугаар Монгол улсын хамгийн анхны одоо шинэ зах зээл шилжээд бас хойш одоо хамгийн анхны төрөмс байгууллага Монгол адуу нийгэмлэг гэдэг. За энэ байгууллагын үйл ажиллагаа бол үндсэндээ одоо энэ Монгол адууг хамгаалах, эрдэм шийдэлгээ, сургалт судалгаа, за мөн одоо уралдаан зохион байгуулах үндсэн ийм гурван чиглэлд хуваагдсан үйл ажиллагаа явуулсан. За ингэж явж байгаа тухайн үед бол бас маш олныг амлсан орон нутгийн салбаруудаа Тэвд орон нутгаас маш олон адуу болсон 400-500 адуу Нүгэн Төв аймгийн урдл маллал энэ байжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тухайн үед бол маш том хүчтэй том байгууллага байсан. Тэр үтгийл гадаад харилцаагаа хөгжүүлээд Япон руу Чокой сургалтаар бол Монголын одоо хамгийн анхны Батбадрах ах, Давааху ахын Баянбат ах гэх мэтлэнгээр одоо миний мэдж байгаа энэ хүмүүсийг одоо Япон руу явах одоо зурчлаад явуулах гадаад харилцаа энэний суурийг тавьсан ийм байгууллага гэдэг. За явж байгаа дараа нь Монголын морин спорт байштай холбоо байгуулагдаж байгаа. За дараагаар нь Марксийн Ганбаатар тод манлагийн бас нэг Морин уралдааны Монголын морин уралдааны холбоо гэж байгуулагдсан. За явж байгаа дахиад Монголын морин спорт үндэсний холбоо гэж Даваагаа тийм ийм холбоо байгуулагдсан. За үндсэндээ бол одоо улсын бүртгэл дээр Монголын гээд эхэлж байгаа. За морьтой уралдаантай холбоотой 20 гаруй 30-аад холбоо бүртгэлтэй байна. Би чинь 78 гэдэг гэсэн чиггүй байна. За тэгээд үндсэндээ бас нөгөө аймаг сум болгоно холбоо байгаа шүү дээ. Тэгээд тэр холбоонууд зарим ихэнх нь бол Монголын морин спорт байштай холбооны хуулийн дагуу байгуулагдсан аль биесны салбар холбоо. Ихэнх нь тусдаа байгуулагдсан ижил төвшөнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүс байгууллага тахгүй. Тийм учраас одоо энэ Монголын хурдан морины уралдаан дээр нэгдүгээр бол хоёр холбоо байгаа юм шиг. Нэг том холбоо байсныг бид бүхэн одоо хуваагаад
нэг талцуулаад тоон дотор нь оруулахгүй эрэлдүүлээд байгаа юм шиг. Ингэж ойлгож тайлбарлах нь бол үндсэндээ бол буруу. Энэ чөлөөт нийгэм, зах зээлийн нийгэмд бол энэ үжил бодлоо илэрхийлэх, эвлэлд нэгдэх хэрэгчлээ бол хэн бүхэнд байгаа. Тийм учраас бид бүхэн бол ийм одоо үндэсний өв соёл Монгол хотыг хамгаалах зорилгоор байгуулагдж байгаа манай энэ холбоо бол төрийн ордонд 7-800 хүний бүрэлдэхүүнтэйгээр сайн дураараа хөдөөний малчид өөрсдөө ирж энэ холбоог байгуулсан. Тэрнээс биш одоо яг хэсэг бүлэг 1-2 хүний байгуулсан холбоо биш. Бид бүхэн бол аль биесээр хэвлэлийн урлаа хийгээд ийм холбоо байгуулах санаачлах гаргаад тэгээд Монгол наадам цэгийн маань гэдэг сайтаар анх дугаар их хурлын төлөөлөгчдийг онлайнаар бүртгээд одоо манай тэр сайтн дээр тухайн үед бол 1200 гаруй хүн онлайнаар захиалга өгөөд төрийн ордны багтаамжийг шалтгаалаад 700 гаруй төлөөлөгчийг төрийн ордонд оруулаад тэгээд аль биесээр хурлаа хийгээд аль биесээр байгуулагдсан аль биесны холбоо. Энэ бол нэг хэсэг бүлэг хүмүүс юм биш. 2-3 хүний байгуулсан ч холбоо биш. Энэ бол нийт малчин уяачдын хамтаараа байгуулсан ийм холбоо. Бид бүхэнд бол цаашд хийх маш олон ажил байгаа учраас энэ зорилгоос бол эргэж буцах, няцах тийм зүйл бол байхгүй. За тэр нэгдэж нийлэх асуудал бол үндсэндээ бол зарчим нь өөр байгаа учраас энэ бол нэгдэж нийлэх асуудал бол байхгүй гэж бодож байна. Үндэсний байр наадмыг бол төр өөрөө зохион байгуулалтанд явуулдаг. Та хүмүүс маань ямар уралдаан зохион байгуулах юм? За тэр уралдаанд оролцлоо гэхэд тухайн үеийн байр шагналаас гадна нөгөө уяачдыг үнэлэх үнэлэмж гэдэг өөрөлдөө шууд асуухад нөгөө цолны асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг асуудлууд яригдах байх. Тань дээр ч гэсэн ийм нөхөм. Ер нь бол холбоо байгуулагдахад хүмүүст хамгийн түрүүнд тийм эргэлзээ үүссэн шүү дээ. Тэр энэ талаар бас тодорхой мэдээлэл өгөхгүй. Ер нь ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа гэдэг дээр. За уяачдынхаа үнэлэмжийг яаж авах юм? За ер нь бол юм байна л да. Холбоо өөрөө ямар үйл ажиллагаа явуулах вэ гэж. Холбоо бол үндсэндээ бол энэ Монгол наадам үндэсний хурдан барны уралдааны үнд зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх. За тэр дундаа Монгол адууныг ген, Монгол адууг хамгаалах энэ асуудал дээр үндсэн гол чиглэлээ баримталж ажиллаж байгаа. Тэгэхээр бид хүмүүс цаашд энийг одоо энэ үндсэн том зорилгынхаа өрөөнд зорилтуудын өрөөнд ямар ажлууд хийж болох вэ гэж. Нэгдүгээрт бол олон нийтийн соён гэрүүлэх тань мэдүүлэх юм ажил хийж байгаа. Бид бүхэн бол Монгол мөр гэж сэтгүүл гаргахаар ажиллаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар Монгол туурхтан гэдэг нэвтрүүлгийн эхний дугаараас хальт гарсан байж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ дугаараас тасралт хөөх. За олон нийт рүү чиглэсэн одоо морьд руу одоо анх орж ирж байгаа тийм одоо морь сонирхдаггүй бүлэгтэй энэ Монгол наадам өв соёл гэдэг чинь яагаад юм өөр их бэ? Яагаад энийгээ бид бүхэн хамгаалах хэрэгтэй юм бэ? Өнөөдөр Монгол улс алсын яруу 2050 гэдэг юм зорилт том зорилт төвшүүлж. Тэгэхэд 2050 онд Монгол наадам яг Монгол наадмаараа л тэмд очих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол үндсэндээ нэг хэдэн эрлэж морьтой уралдаан болоод тэмд очих юм бол энэ өөрөө аль биесээр хүн төрөлхтний төлөөллийн бит бус оюуны өв соёл гэдэг жагсаалтад орсон байгаа. Энэ жагсаалтаас өөрөсөлбөл хасагдах байхгүй юу? Үндэсний тэр соёл гэдэг юмас алдагдаад энэ өөр ингээд хасагдаа явчихна. За тэр бүсийн уралдаан тэр цол молны асуудал бол үндэсний байр наадмын тухай хуулиар зохицуулж байгаа асуудал. Тийм учраас зэрэг одоо бид бүхэн бол цолны асуудлаар бол ярих нь бол зохимжгүй. Цол гэдгийг тэр үндэсний байр наадмын тухай хуулийн дагуу үндэсний байр наадмын зохион байгуулахаараа саналаа өгөөд тэгээд салбар холбоод өөрсдөө тодорхойлолтод уламжладаг шин. За яг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр бол салбар холбоо тодорхойлох гэсэн юм бол ерөөсөй байхгүй. Гэтэл вэжтэй холбоо төрүүлэгчтэй хуурлаар ерөөс тодорхой тэгж өгж явдаг. Тэгж өгж явдаг. Үндэсний байр наадам зохион байгуулах хороо иргэн хүн өөрөө материалаа өгөөд цол авсан тохиолдол ч байгаа. Даавалчгүй тодорхойлох талбар. Ер нь бол тодорхойлоод явж байгаа бол байгаа. Яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрмж юмор бол заавалчгүй холбоо тодорхойлох ёстой, тодорхойлж болохгүй ч тийм байхгүй. Үндэсний байр наадам зохион байгуулахаар л тодорхойлж ерөнхийлөгч болгоно л гэсэн юм байна. Тэгэхээр бид бүхэнд бол одоо манай холбооны зүгээс бол цол молтой одоо олгоно болохгүй ч тийм үү те. Энэ асуудал бол манай холбооны асуудал нэгдүгээр биш.
Бүсийн уралдааны асуудал бол бас хуулийн дээр засгийн газрын тогтоолоор бүсийн уралдаан зохион байгуулна л гэсэн юм байна. Тэрнээс биш одоо аль нэг холбооч гэх юм уу эсвэл аль нэг одоо зохиогч хэрэгтэй ч гэх юм уу те. Засгийн газрын буюу одоо улсын хурлаас баталсан хуулийн дээр байгаа хуулийн зохицуулт те. Өөрөөр хэлбэл зохиогч хэрэгтэй байх уу? Тэгэхээр тийм ойлголт биш байхгүй. За үүнтэй яг адилхан одоо холбоотойгоор манай холбооны зүгээс хаврын бүсийн уралдааныг зүүн бүсэд зохион байгуулах санал. За зуны урдан морины уралдааны Монголын нууц төвчид 780 жилийн тэмдэглэл өнгөрүүлэх бүсийн уралдааны саналыг бас засгийн газарт бас ингээд гаргацсан байгаа. Одоо энэ одоо дэлхийн тагнад гаргацсан энэ цар тахлаас хамаарат одоогийн байдлаар бол хилцээгүй байж байна. Хойшлогт бол явж байгаа. Тийм учраас одоо бид бүхэн одоо саналаа засгийн газарт гаргана. Засгийн газар тэрийг нэмжээд тогтоол болгоо батламжлах юм бол бид бүхэн улсын бүсийн наадам зохион байгуулна. Дэмжихгүй байх юм бол бид бүхэн нэгэнтээ одоо 780 жилийн ой гэх том наадам зохион байгуулахаар саналаа гаргасан учраас тэр засгийн газрын тогтоол гаргасан ч гараагүй ч ягаад өнөөдөр Монгол морд эглээс мордыг ялгаж сайхан Монгол наадам хийж болохгүй яагаад ийм асуудал үүсэж байгаа юм бэ гэдгийг бас тодорхой шүүх шат дараалтаагаар одоо хэл маргаан багтаагаар зохион байгуулахаар хичээж байгаа. Тийм учраас энэ наадам бол аль бие ёсоор зохион байгуулахад нь тийм учраас одоо нийт уяачтаа зэлгэхэд бол засгийн газрын тогтоол гаргасан ч гараагүй наадам бол болдгоор болно гэдгийг бас аль бие ёсоор хэлье. Бол яг наад уралдаан дээр ч маш өндөр хүлээлттэй. Яадлаар би бас харьцан өргөдөө орнотгоор явжтай уулздаг. Тэр их том уралдаан бол Монгол морд уралдаан гэж. Тэр их өндөр хүлээлттэй. Аливаа зүйл өндөр их чадвартай өчөөд нөгөөх нь сэтгэлд мөрөхгүй илүү их уналтаа. Тэгэхээр та бүхний хувьд маш өндөр хариуцлага гарч. Яаж маргаан мэтхингүүгээр Монгол адуу ялгаж уралдуулах вэ гэж. Яг үүндээ одоо энэ цустамаа гэд эзэн хэлж яхад л харахад мэддэхгүй болчиход байна шүү дээ. Жирийн өдөр харахад. Тэгэхээр энэ маргааныг шийдэж чадахгүй байж байгаа л өнөөдрийн дур зүрх төрсэн. Тэгэхээр та бүхэн тэн дээр одоо ямар арга технологи хэрэглэе гэж байгаа юм бэ? Магадгүй та сая надад нэг юм үзүүлээ. Тэрийг бас хэрэглэж туршиж байгаа юм болов уу гэж би бодож байна. За Монголын үндэсний морь уралдаан ойчдын холбооны зүгээс Монголын нууц төвчний 780 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлэлттэй холбоотойгоор Монгол морины урдан морины уралдаан зохион байгуулах ийм олон нийтэд зар хүргэсэн байгаа. Тэгээ энэ наадмаар ихэнх зохион байгуулалт талаар одоо бас тайлбар хийлье. За үндсэндээ бол одоо 2020 оны 1 сарын 24-ний өдрийн манай холбооны тэргүүлэгчдийн хурлаар холбоод иргэдээ Монголын ядууны бүртгэлийн төв гэдэг төв байгуулсан байгаа. Анхнаасаа гол зорилт нь бол ерөөсөө энэ урдан морийг бүртгэлжүүлэх ёстой. Уяачийг бүртгэлжүүлэх ёстой гэдэг ийм зорилт тавьсан. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хэдэн морь уралдаж байгаагаа мэдгүй, хэдэн уяачтай байгаагаа мэдгүй, зарим нь 80,000 гишүүнтэй, зарим нь 120,000 гишүүнтэй гэж янз бүрээр яриад байдаг. Тэгэхээр аль бие ёсоор энэ холбооны одоо улсын хэмжээнд нийт хэдэн уяач байгаа нь сонирн биш. Монголын үндэсний морь уралдаан уяачдын холбоонд хэдэн гишүүнчлэлтэй байгаа юм. Энэ холбооны зохион байгуулж байгаа наадамд одоо хэдэн морь уралдаж байгаа юм гэдэг одоо бодит статистик тоо баримтгаас чаашид зөв гаргах зөв гэсэн байр сууриас бүртгэлжүүлж байгаа. Уяачдын ихнээс нь онлайнаар бүртгэлжүүлэх ажил хийгээд бид нар авдгаар хурлаа хийсэн байна. За энэ дээрээ тулгуурлаад морьдоо бүртгэлжүүл пассворжуулах ийм ажлыг бол эхлүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор Монголын ядууны бүртгэлийн төвийг байгуулад тэгээд аль биесээр одоо энэ нууц төвчний 780 жилийн ойд уралдах хүсэлтэй уяач нар өөрсдөө Монгол наадам цэгийн сайтаар ороод өөрийгөө хэл бүртгүүлээд дараа нь тэр наадамд уралдах морьдоо бүртгэлжүүлэх одоо хүсэлт илгээх. За тэр хүсэлтүүдийг одоо хүлээж аваад тодорхой бүсчлээд тухайн одоо байршил буюу одоо тухайн орон нутгийн уяачдын төлөөллийг оролцуулаад үндэсний холбооны зүгээс мэргэжлийн хүмүүс нь оролцоод эхний ээлжинд одоо үйлдвэр тогтоох комисс гэдэг юм байгуул. За тэр комисс маань одоо ийм хүчинд үйлдвэр мөрдөж байгаа үйлдвэрлэх байдлаар нь ялгаж уралдуулна гэдэг журмын дагуу үйлдвэрлэх байдлаар нь ялгаад тэгээд аль бие ёсоор чип суулгах. За чипээ суулгахдаа
цуснаас нь дээж авна. За дил сүүлнээс нь дээж аваад тэгээд одоо манай гэрээт байгууллага дээр одоо тухайн дээжийг хадгална. За улмаар тухайн хүн өөрөө тухайн морныхоо генийг одоо бүрэн уншуулахыг хүсэх юм бол зохих төлбөрөдлөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын лабораторид тухайн адууныхаа ген фондыг уншуулах. За тэгээд чип суулгаад бүртгэлжүүлэх ажлыг хийгээд уяач нарт одоо холбооны зүгээс холбооныхоо гишүүн уяач нарт пассворд олгоод за холбооны наадамд уралдах байгаа морьдонд бас пассворд холбооны зүгээс пассворд олгоод тэгээд аль биесээр онлайн дээр байршуулна. За энийг бол үндсэндээ одоо 5 сарын дундаас 20 тавигдах юм бол ер нь бол 4 сарын дундаас шууд хийх гэж бэлтгэсэн байсан боловч одоо энэ улс орнд үүсэж байгаа нөхцөл байдлаас хамаарат хойшлогдсон байна. Үндсэндээ энэ 20 тавигдах юм бол 5 сарын сүүлээр энэ ажлыг эхлүүлнэ. За бол явцын донд одоо наадмаас өмнө одоо энэ уралдах мордыг бүгдийг одоо бүртгэлжүүл пассворджуулах ажлыг ер нь бол орон нутгийн байж тамирдах боломжтой юм уу? Тэр чинь интернетэд орж бүртгүүлнэ энэ гэдэг чинь бид нар чинь интернет нь байлаач гэсэндээ учир ухааны нь олж бүртгүүлэх хүн хэр олон бэ? Би нэг анкет авахт л өгөх чадах хүн. За ер нь бол одоо юм бол одоо дэлхийд дахинд одоо шинжлэх ухааны технологи IT-гээс бол маш хүчтэй хөгжиж байна. Тэгэхээр энийг бол одоо хэрэгжих боломжгүй маа гэж хойш нь тавихаас илүү ямар нэгэн байдлаар хийж хэрэгжүүлж эхлүүлэх нь чухал. Нэгдүгээр би бол тэгж харж байгаа. Магадгүй одоо нийт хөдөөний малчин уяачд боломж нь хомс байгаа. Тэр хүмүүс одоо мэдээж одоо өөр хүүхэд найз нөхдөөрөө дамжуулаад өөрийгөө уцаар яриад бүртгүүлчих. Бид нэр өөрсдөө заавалжгүй одоо заавал өөртөө бүртгэл хийсэн бай гэж шаардахгүй шүү дээ. Наадмаас өмнө урьдчилаад үсчлээд тэр бүртгүүлэх ажлыг зохион байгуулах байхгүй юу? Тэгээд тэнд хүмүүс тэр уяачд маань өөртөө мордоо аваад ирвэл тэр наадмаас өмнө ирж бүртгэлжүүл. Тэгээд үндсэндээ яг зүгээр бас нэг наадам зохион байгуулалтын төвшин одоо нэг шинэ зорилттой төвшин гаргаж ирэхин төлөө зорж байгаа юм. Наадмын өглөө сканераар чипийн сканерд нэг том дэлгэцэн дээр тухайн морины мэдээлэл пак гаргаад за бүртгэлтэй байвал манай холбооны зохион байгуулж байгаа наадамд оролцож болно гэсэн үг. Тийм учраас одоо ялгана гэдэг баахууддаг, мордно гэдэг баахууддаг. Тэрнээс болоод одоо морь цагтаа мордгоос болоод мордын хоол хөдөлдөг. Тэгээд морь иргэдэг, давхлал нь өөрчлөгддөг гэдэг маш олон маргаантай асуудал. Өнөөдөр тэр нь бол тэр ойг тэмдэглэлийг Монгол ад уралдуулах биш ер нь уралдааны одоо хөгжилд нэг ашаа тахиулсан буюу хөвшилтэд. За ер нь бол яг зүгээр одоо нэг хаа газар очиад нэг Монгол уралдчихлоо гээд очдог Монгол уяачдын сэтгэл нь гутраад одоо уралдах газрыг болчлаа шүү дээ. Тийм учраас бид бүхэн бол бас чадах чинээгээрээ Монгол морь уралдуулна. Магадгүй ганц нэг бол юм ажил хийж байгаа учраас алдаа гарах үгүйсэхгүй. Одоо болохоор нэг мордчих юм бол болоо. Мордоод айрагчих юм бол болоо гэж ойлгоод байгаа байхгүй юу? Манай дүрм журмаар бол одоо юу хийж ийнэ вөхөр зэрэг тухайн өмчлөл бүхий мэдээлэл байх юм бол тэр мэдээллийн дагуу шалгаад эцэг тогтоох шаардлагатай бол эцэг тогтоох шинжилгээ хийж болж байгаа. Өнөөдөр Зана Aspects гэдэг компанийн үйлчлэл үзүүл явж байгаа. Тэр ажиллагаануудыг хийгээд магадгүй уралдаад ирснийхэн дараа аль биесээр айрагснаас нь хасдаг. Өнөөдөр Монгол улсад нэг юм дутагдаад байгаа байхгүй юу? Нэг мордоод айрагчих юм бол болоо. Уралдаад ирсэн барыг та нар яаж хасдаг гэдэг ийм ойлголт бий болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм бол байж болохгүй. Тэр битгий одоо дэлхийд дахинд өнөөдөр олимпиад оролцоод доп хэрэгэлсэн байвал жилийн дараа бүртгэлээс насдаг штэ. Тэгээ ийм одоо нөхцөл байдал одоо олон улсын туршлага байгаа учраас бид бүхэн бол бас энийг тэр жил дамнуулахгүйгээр тухайн жил дотор маргааныг эцэслэн шийдвэрлэнэ гэдэг ийм залттай байна. Одоо жишээлбэл наадам болоод өнгөрчдөг бид нар алдаа гаргачлаа. Дараа нь тэр үндэслэл бүхий мэдээллийн дагуу мэдээлэл гаргасан хүнээс нь зардлыг аваад тэгээд тусны дээд шинжилгээг нь явж аваад холбооны зүгээс төлөөлсөн хүмүүс аваад гадагшаанаа өгөөд тэгээд аль биесээр импорторж орж ирсэн 2 дахь 3 дахь ийм атомын тустай байна гэдэг нь тогтоочих юм бол тэгэл тэрийг тухайн жил дотор маргааны эцэслэн шийдвэрлэл айрагцсан амжилтын хүчин болох чинь. Тэгэхээр энэ асуудал бол манайх маргамшигч. Хоёрдугаар хамгийн чухал юм бол энэ биеийн олон нийтийн хяналт гэдэг юм дээр маш их одоо ихтгэл хүлээлт бий болж байгаа. Сая манай үндэсний холбоо шинэ жилээ зохион байгуулад
Тэгээ шилдэг Монгол хөлийг шалгуулсан. Тэгээ үндсэндээ эхний 20 дотор давхсан 6 насны мордоос онлайн санал асуулга аваад ингээ явсан. Тэгээ энэ асуудал донд өстөө нэг л адуун дээр маргаан гарсан. Тэгээ тэрийг яг эцэлээд одоогоор яг шийдвэрлээгүй байна. Тэр бол одоо ямар нэг амжилт юунд хамаарахгүй учраас ашиглал багтай гэж бол үзсэн. Нэг адуун дээр маргаан гарсан. Нэг хүн гомдол мэдүүлсэн. Тэрийг бол цааш нь ихтэлж бол үзээгүй. Бусад одоо бүх морин дээр ямар нэгэн байдлаар бол одоогийн байдлаар албаас бол гомдол мэдээлэл ирээгүй. Тийм учраас одоо нийт олон нийт бол аль нь Монгол, аль нь Ирлиз юу гэвэл нэгдүгээр бүгд мэдж байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаар яг тэр өдөөний малчин морио үйж байгаа өөрийнх нь морийг Ирлиз монголоор нь мэдэхгүй нэг байх ба. За яг Монгол морио хөтлөөд ирээрээ Ирлиз морь авчирч болохгүй шүү гэд өөдөөс нь камер бариад зогсож байхад морио хөтлөөд ирэх үеч хэр олон байх вэ гэж. Тэгэхээр энэ бол олон нийтийн хяналт гэдэг юм аа. Нэлээд маргаан жигдэрчих баг. Яг үүнтэй адилхан 2019 оны намар 8 сарын 4 дахад манай холбооны салбар болох Боржин ажна үндэсний морь уралдаан ижтэй холбоо албаасаар бор өндөр сумд наадам хийсэн. Тэгээ энэ наадмын зохион байгуулалт үйлдвэрлэл байдлыг тогтоох гэдэг юм дээр би бас орж ажилласан, холбооны зохиос орж ажилласан баг. Тэгээ энэ наадам дээр ингээ анханасаа ингээ Ирлиз морь ирэхгүй шүү, уралдахгүй шүү, наашаа зүглээд ирэхгүй шүү гэдэгчээр үндсэндээ бол баг нэг нийт 6 насны морин дотор баг гарын 10% багтахтай өвдөл морь ирж байгаа. Одоо ер нь бол тэгээд айгүй хилэн багтай ойлголт зөвлөж байна. Одоо нэгэнт бол нэг хэсэг нь сэрүүгээр уралдыг хийж байгаа, нэг хэсэг нь үйлдвэрлэл байдлаар монголоор уралдыг хийж байгаа шин. Тэгэл өөрөө хаана уралдмаар тэндэл тусдад уралдаж шүү дээ. Тэрнээс биш монголоор уралдуулна гэж хөлөгтөнгуудаа Ирлиз морь уралдуулчих байгаа энэ асуулт байхгүй болчихж байгаа. Тэгэхээр өөрөө сэрүүгээр уралдахаар бол уралдаал тэндээ очиод уралдаж чинь монголоор уралдахаар бол эндээ ирэл уралдаж чинь. Одоо энд бол харин ч талцуулах биш харин ч уяасны дунд бүр нэг мөр амар болсон. Илүү боломж олгож байгаа. Илүү боломж харуул тий. Дээрээс нь манай холбооны зүгээс бас энэ ташрал бас хэлмээр нэг зүйл бол анханасаа Ирлиз морийг үүсгээгүй. Уралдуулж болохгүй гэхүү. Одоо байгаа дүрм журмаараа тусад нь уралдуулъя гэдэг хууль дүрмтэй. Гэтэл Ирлиз морин тусдаа уралдаад байхад яагаад Монгол морь барьдаг хүн уяачдынхаа эрхсийг зөрчөөд яагаад хоёр ангилт нь хоёрт нь Ирлиз морь уралдуулах гэж зүтгээд байгаа юм бэ? Ерөөсөө л юм шүү дээ. Энд чинь адил тэгш чөлөөт нэг юм шүү дээ. Нэг нь нөгөөхөө эрхсийг хөндөхгүй байх хэрэгтэй ойлгох байхгүй юу? Миний эрх чөлөө, таны эрх хязгаарлагдана шүү дээ. Тийм учраас манай холбооны зүгээс бол тэр Монгол морьтой хүмүүсээ гадуурх хэрэг байхгүй. Бид нар өөрсдөө энэтэй монголоор уралдъя. Та нар сайхан хөгжүүлээд сэрүүгээрээ сайхан уралдах байгаа тэр наадам зохион байгуулад адилхан одоо улсын хэмжээнд 106 бус болж штэ. Тэгээ энэ өөрөө явандаа ингээд Ирлиз монголоор хавагдаад Монголтой улсууд нь тийш уралдаад сэрүүгээр хэмжүүлэх нь уралдаад харин ч энийг бол зохицоод ажиллаад хөгжүүлээ явах боломжтой харилцаа ойлголцоод нэг нэгнийхээ эрх шгийг хөндөхгүйгээр сайхан ингээд зэрэгцээр доршин тогтноод үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж бол харж байгаа. За ингээ яриад бол хоёул зөндөх ярих юм байна л да. Тэгэхээр бас нөгөө альва юм цаг хугацаатай. Тэгээд ямар ч тач Монголын үндэсний морь уралдааны ууштай холбоо бол бас тодорхой зүйлүүдийг хийсэн өнгөрсөн мэргэжлийн хугацаанд харин ч миний бодож яснаас их олон зүйл амжуулсан байгаа юм байна. Цаашид дөрөвний ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр зорж төлөвлөж байна вэ гэдгээр хоёлаа энэндээ ярилцлагыг өндөрлөе. Одоогоор ер нь хичнээн аймаг салбар холбоо байгуулагдаад байгаа. За одоогийн байдлаар бол яг улсын хэмжээнд буюу одоо өдөө аж ахуй яамны хийж хэрэгжүүлж байгаа бас тодорхой бодит ажлыг бас ярих нь зүг баг. Юуны төв. Бид бүхний өнгөрсөн хугацаанд яагаад нөгөө Монгол морьноос Ирлиз морийг ялгаж чаддгүй юм бэ гэдэг. Тэнгүүт өнөөдөр ПЦ хэмжигдэхүүнээр ч юм уу те өнгө үзэмж харагдах байдлыг хараад ялгаж чадахгүй гэдэг юм дээр ойлголт нь хүрсэн байгаа шүү дээ. Яагаад маргаангүй ялгаж болох вэ гэхээр өндөр дэлхийд дахин цусаар нь генетикийн түвшинд ялгаж байгаа. Тэгэнгүүт яагаад генетикийн түвшинд ялгаж чадахгүй гэхээр дахиад нэг юм асуудлаар ахаа мухардал төрчихөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг Монгол адууны ген фон гэдэг юм байхгүй. Тэм учраас энэ адуу яг Монгол гэдэг юм а гэж нотлохгүй учраас цусыг аваад чи харьцуулах юм байхгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өнөөдөр малын генетик нөөцийн тухай хууль малын үйлдвэрлэл байдлыг тогтоох журамтай уялдуулаад
Монгол адууны ген фонд гэдэг юмыг үдэ аж ахуй яам аль биесээр хэрэгжүүлэх гээд ажлын хэсэг байгуулагдаад хоёр холбооны төлөөл даваагаан тэр Монголын морин спорт үндэсний холбооны төлөөл үндсэндээ 3 холбооны төлөөл оролцоод яамд том ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа. За энэ ажлын хэсгээр бол улсын хэмжээнд тэр Монгол адууны ген фонд гэдэг юмыг бий болгож байгаа. Улсын хэмжээнд 5 бүсийн 10 аймгийн нэг сумаас нийт 1500 адуунаас тэр 1500 адуу бол уралддаггүй. Магадгүй зарим нэг нь уралдаг байж болно те. Яг тэр цэвэр Монгол адуунаас тусныхын дээжийг аваад гадаадын байгууллага шинжилүүлээд тэгээд энэ одоо аль биесээр энэ Монгол адууны ген фонд гэдэг юм гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл улс анх удаага тэр харьцуулах юм хийж байгаа байхгүй. Тэр ийм ач холбогдолтой чухал бид бүхний дунд байгаа вэстийн дунд байгаа үсэд байгаа маргааныг далсан шийдвэрлэж байгаа энэ үдэ аж ахуй яамны энэ ажлыг холбоотууд маань сайхан дэмжиж оролцоод тэгээд айлт болох дөрвөн шуурхай хийх талаас нь дэмжиж оролцох нь зөв болох гэж бодож байна. Тэмцээс яг бид хүмүүс энэ холбооны зүгээс манай холбооны зүгээс оролцоод явж байгаа юм дээр. За манай холбооны зүгээс одоогийн байдлаар аль биесээр Говьлтай аймагт салбар байгуулагдсан байгаа. Ер нь бол сая энэ цар тахал юмнаас шалтгаалаад яг бол үндсэндээ 10 удаа аймагт байгуулагдахаар ажлын төлөвлөгөө бүх юм гарцсан хүмүүстэй уулзсан ингээд явж ийсэн. Тийм учраас энэ ажлаас болоод хойшлогдсон байгаа. 20 50 техникийн ээлжинд шууд одоо баярнад маш өмнө ямар ч гэсэн 103 аймагт салбар холбоо байгуулах том зорилт тавиад ажиллаж байна. 20 оны тухайд за ямар ч гэсэн том уралдаан зохион болгож байна. Монголын улс орчны 780 жилээ. Өөр юу гэх вэ? Хамгийн чухал юм ерөөсөө энэ ОЯЧ-ыг холбооныхоо ОЯЧ-ыг адууга бүртгүүлжүүлэх. Энэ бол маш том ажил гэж би бол харж байна. Хоёрдугаарт энэ наадмаа зохион байгуулах. Гуравдугаарт одоо энэ үндэсний өв соёлоо дээдлсэн энэ одоо контент янз бүр одоо олон нийт рүү чиглэсэн. Энэ сургууль хөгжүүлэх чиглэл рүүгээ соёлын биеирлэх чиглэл рүү энэ ажил рүү бол нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. За баярлалаа та бүхний ажил үст амжилт хүсье. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.